Байгаль орчин аялал жуулчлалын яв Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн байгаль орчны албаны хооронд байгуулсан гэрээний дагуу эдлэг шонхор шувууны хиймэл үр төсөл хэрэгжиж байна. Эдлэг шонхорын үржлийн популяцийг шинээр бий болгох нь төслийн үндсэн гол зорилго юм байна. Абу Дабигийн байгаль орчны агентлагаас санхүүжүүлэн Монгол улс дахь эдлэг шонхор шувууны судалгааг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд дээрх төслийн хүрээнд одоогоор 5,000 хиймэл үр барьж байршуулсан байна. Хиймэл үр тавьснаар эдлэг шонхорын үржлийн популяц шинээр бий болохоос гадна тоо толгойд нь хяналт тавих ажил хэлбэрсэн байна. Ингэхдээ өнгөрсөн онд Кэрийн судалгааны үеэр хиймэл үр байршуулах тохиромжтой газруудыг тодорхойлон 5 аймгийн 20 суманд хоорондоо 1.5 км зайтаагаар тус бүр 250 үр байршуулахаар сонгожээ. Манай аймгийн Баян Жаргалан, Баян Цагаан, Баян, Бүрэн, Баян Өнжил сумдад эдлэг шонхорын үрийг байршуулсан байна. Хиймэл үр ашигласнаар эдлэг шонхорын үржлийн тоо толгой өсдөг байна.